Баярлалаа орой мэндийг хүргэе. За тэгэхээр Өмнөговь аймгийн Мандал овоо суманд байрлах Олон овоод Голд гэсэн тухайн компани тухайн одоо ордтой холбоотой мэдээлэл та бүхэнд хүргэхээр бэлтгээд байна. Олон овоод Голд компанийн хувьд гэхэд 2010 онд анх 44 одоо тусгай зөвшөөрлөө бол барьцаалаад тухайн үед Анод банк, Зоос банк, Хадгаламж банкнаас нийтдээ 140 тэрбум төгрөгийг бол зээлээр авч ирсэн. За ингэснээрээ ойролцоогоор нэг 15-6 жилийн өмнө авсан тухайн 140 тэрбум төгрөг нь бол одоо тухайн үед бол маш их мөнгө байсан. Эрдгээр 3 банкнд Олон овоод Голд компани одоо авсан зээлээ төлөх чадваргүй болсон учраас за банкуд төлбөрийн чадваргүй болоод татан бугцсан байдаг. За ингэснээрээ одоогийн байдлаар гэхэд Анод банкыг татан болгох ажил бол бүрэн дуусчихсан. Харин Зоос банк болоод за Хадгаламж банкны хувьд бол энэ татан болгох ажиллагаа бол одоо үргэлжлээд явж байна. Одоо яг энэ Олон овоод Голд компанийн хувьд эзэмшигчээр нь бол бид бүхэн шүүж үзэхэд Од мандах гэж хүний нэр дээр бүртгэлтэй байгаа юм байна. Битүүмжилсэн ордод бол одоо нууцаар олборлолт явуулж за 3 тонн алт гаргасан байж болзошгүй гэх мэтчлэн мэдээллүүд ч гэсэн бас гарч байсан удаатай. Ингээд яг одоогийн байдлаар энэ Олон овоод Голд гэсэн энэ компанийн хувьд нийтдээ 140.4 тэрбум төгрөгийн авалгыг за эдгээр 3 банк бол авах ёстой байгаа. Үүнээс нь 123 тэрбум төгрөгийг нь англиад харах юм бол 19 тэрбум төгрөг нь бол Монгол банкнд буюу Анод банкнаас шилжүүлэн авсан авлага байгаа. Харин 45.5 тэрбум төгрөг нь болохоор Хадгаламжийн даатгалын корпорацид төлөх ёстой. 58 тэрбум төгрөгийг сангийн яамд төлөх ёстой. Ийм одоо мөнгөн дүн байгаа. Тэгэд 2024 оны нөхцөлийг нь харах юм бол барьцаа өрнгийн чанар нь муудсан шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас авлага барагдуулахыг бол одоо хүлээх тийм нөхцөл байдалд очижчихсан байсан. За ерөөхдөө шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжсэнээс хойш нийт төгрөгийн авлага барагдуулаагүй гэсэн мэдээллийг бас албаныхан өгч байна. За ингээд яг одоо цаашдаа болохоор тухайн Олон овоод Голд компанийн хувьд хүчинтэй 8 ширхэг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг нь одоо яг энэ тухайн менежментийг нь хариуцж байгаа хөрөнгө оруулагч компанийн хувьд одоо өөрсдөө барагдуулах чиглэлд ажиллаж эхэлж байна гэсэн үг ээ. Тухайн үед одоо Монгол банкнаас болгосон байсан төрийн байгууллагуудаас гарсан байсан зардлууд хөдөө хэмжээгээр нэмэгдэж энэ хохирол нийлээ ингээд томрох байдалтай болсон. Ашиг татгалын тухай үйлцээтэй дагуу бусад одоо тусгай зөвшөөрөл эзэмшиж болохоор итгэдэж шилжүүлье. За энэ шилжүүлсний хүрээнд тэр эдийн засгийн эргэлтэнд ороод үр шимээр нь үр ашгаар нь энэ Монгол банк болон бусад энэ байгууллагууд учирсан хохирлыг барагдуулъя гэдэг энэ шийдэл хүрсний үндсээр явж байгаа гэж ойлгож байна. Алдагдлыг одоо богино хугацаанд бууруулах, дээрээс нь хурдан хугацаанд төлөвлөх юм бол тэр төлөвлөсөн үр ашгаар буюу нэмэгдүүлсэн тэр зөрүү хэмжээгээр энэ алдагдлыг нэмж тооцож цаашид бас барагдуулахын харамжийг авна гэсэн юм төсөөлөлд ажиллаж байна. Өмнө хэлсэнчлэн Олон овоод Голд компани анх одоо энэ 3 банкнаас зээл авахдаа барьцаалсан 44 тусгай зөвшөөрөл байгаа. Гисэдэж гэсэн тусгай зөвшөөрлийн за 8 ширхэг нь бол одоо хүчинтэй 36 тусгай зөвшөөрөл нь бол ямар нэгэн байдлаар бол ашиглах боломжгүй тоногдсон байна гэдэг ийм үнэлгээний мэдээлэл бол гарч ирж байсан. За тэгвэл тухайн 36 тусгай зөвшөөрлийг сэргээх хүсэлт гаргасан байна. Одоо манай байгууллага буюу одоо Хадгаламж банк, Зоос банкны хүлээн авсан зүгээс одоо өчнгөө болсон 36 ширхэг хайгуулсан тусгай зөвшөөрлийг одоо сэргийлэх хүсэлтүүдийг АТГ буюу одоо гаргасан байгаа алтан бичгээр. Төрийн байгууллагын нэг хууль засаг хугацаанд хариугаа өгөх бах, хариугаа өгөөд манайх дараагийн арга хэмжээг аваад дараагийн шатны байгууллагад хандаа явах болно. Товчхондоо хэлэх юм бол 2024 онд бол тухайн 3 одоо төлбөр авагч Олон овоод Голд компаниас төлбөр авах эдгээр 3 банкыг нэг этгээнд төлөөлж эхэлсэн байна. Нэг этгээд төлөөлж эхэлснээр Mineral Exploration Funding-д үлдсэн бүх ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг бол 2024 онд авч хөрөнгө оруулагч Spirit Mining компани болсон байна. За ингээд төслийг хэрэгжүүлснээр 2025 онд гэхэд нийтдээ 5.3 тэрбум төгрөгийн авалгыг барагдуулж 4 тэрбум төгрөгийг нь бол сангийн яамд шилжүүлсэн гэсэн ийм мэдээлэл нь. Тэгэхээр цаашдаа бол тухайн одоо яг энэ тусгай зөвшөөрлийг нь бол эдийн засгийн эргэлтэнд оруулж за эдгээр банкнд одоо өглөгтэй байгаа эдгээр мөнгөн дүнг нь бол барагдуулах чиглэлд менежментийн одоо ийхүү шинжилэл хийж ажиллаж байна гэдгээ бол ийхүү өнөөдөр мэдээллээ.